За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр эсийн эр бяр эд хавын хичээл орноо. За бидний хүний эр бяр эр зориг эд хав хаана байдаг вэ? За энэ бол бидний дэлгүүнд байдаг бахнэ. За дэлгүүн маань цагаан эсийг үйлдвэрлэдэг, дайчин дархлааны эсийг бүтээдэг, ийм дайчин эсүүдийг үйлдвэрлэгч эрхтэн байгаа. За дэлгүүн дээр бидний эр зоригийн эсүүд маань эр бяр авч байдаг байна. За та нар маань бас мэдэн шүү дээ, монголчууд маань чон шүтлэгтэй, чоныг дээдэлдэг, чоноос бид нар хэмэр сүлдэн авдаг. За тэгвэл чоныг шүтснээр, тахиснаар, сүсгэлснээр бид нар дэлгүүнийхээ эсийг идэвхжүүлж эр бяртай, эд хавтай болдог байна. За өөрийгөө эр зоригтой байлгахын тулд бид нар дэлгүүгэн эр бяртай байлгах хэрэгтэй. За дэлгүү маань чонны амиар бүтсэн, чонны амиар амилдаг. За мөн өмнөх хичээлүүд дээр бол хэлсэн, бид нар дэлхий дээр байгаа амьтад, ургамал, дэлхийн бүх объект гэхүү бодит юм амьтад бүгдээрээ хүнтэй хамааралтай байж байгаа. Чонын сүв сүлд хиймраар бидний дэлгүү хүчдэг байх нэ. За тэгвэл бидний угсаа гарвал хөх чон хоо марал. За мөн чонсын отго, хойно, чонос, нохос гэд отгууд байдаг. За тэгвэл бид нарын монголчуудын ялангуяа хөх чон бидний үүтгэл анхны овг отгуудын нэг байна. За тэгвэл азаргын чоныг бид нар дотроо дадлагтай хичээлүүддээ бид нар шууд чоныг хэлж байгаа. За чонын төрлүүдийг ярилцъя. Азаргын чон. За азаргын чон нь удмаа юм хамгаалдаг. Им амиа өөрөө тасдан өвссөн хамгаалдаг юм эр зоригтой чон байдаг юм байна. Азаргын чон бол голомтоо хамгаалдаг. За хэрвээ эрчүүд маань эр зориг, эр бяр, эд хавн дутагдаад байвал азаргын чоны улааныг сонсоод үзээрэй. За эндээс чоны улааныг бас сонсоолъя. За эрт дээр үед бас манай монголчууд чонын үүрэнд хүүхдээ чонтой их ойрхон байлгаж, чонноос их хэмэр сүлдээ авдаг байсан юм уламжлал бас байдгаа түүхэн. За чоны улааныг сонсъё. Таны сэрхүү сэрж байна уу? Мэдрээ. За чоны улаан таны сэрхүү сэрдэг байгаа.
чоны улааныг сонсоход бидний сүнс маань сэрдэг. За дараагийн азарган чон маань өөрөд маа хамгаалдаг гэж хэллээ тийм ээ. За азарган чон гэж хэлээд тухайн чонны орон зай чонны хэмэр сүлд рүү нэвтэрч болно. За чонны бичлэг харж болно. Амьдаар чоныг бас харуул бас сайн. За эрчүүд маань ялангуяа азарган чон гэж хэлээд дэлгүүн дэх эсээ хүчжүүлэх боломжтой байгаа. За өлөгчин чон. За өлөгчин чон маань хөвлөдийн үр төлөө нон гэрийн мандаг им эр бяртан юм байна. Эх орноо мандаг. За өлөгчин чон гэж хэлэх бүрийд таны дэлгүүний эс хүчждэг. За хэлэхгүйгээр дотроо бас бодож төсөөлж болно. Өлөгчин чоны энерги тань руу нэвтэрнэ. Хүччин. За эмэгчин чон. За эмэгчин чон бэлтэргээ ингэртэй наан үүрэн далдардаг юм эр зоригтой юм байна. Өргөө гэрээ зааж өгдөггүй. За эмэгчин чон маань эмэгтэйчүүд маань бас сайн хэлээрээ эмэгчин чон гэж хэлэх бүрийд таны дэлгүүний эс хүччин. За эр чон. За эр чон нь анчны өөдөөс арсалтан тэмцэж амиан зэлдэг юм зоригтой юм байна. За дайсны өөдөөс тэрсэлдэх чадвартай гэсэн үг шүү дээ. Амиа зэлсэж хамаагүй. За бидний амьтад зүгээр л амьтад гэж боддог. Чон, барас, бар, ирвэс тэр амьтад маш эрэмгий. Үхлээс ч айдаггүй. Үр төрлийнхөө төлөө, өөрийнхөө төлөө, голомтынхоо төлөө дайсантайгаа шууд нүрд болдог. За эр чон гэж хэлэхэд эр зориг бадарна. Зорилгодоо хүрэх тэр чин ирмэлзэлэнтэй бадарна гэсэн. За эр чон. За эр чон гэдгийг хэлээд үзээрэй. За гिचий чон. За гिचий чон нь өндгөн харамлаж өврөн бүсэлж тэмцдэг юм эр зоригтой юм байна. За хамгийн үнэт сэтгэлтэн. За гिचий чон гэдэг бол хараалын үг биш шүү. Энэ бол бас дахиж шүтэх ёстой бидний амтан гэхээр сэтгэлгүй ухаангүй гэсэн үг биш. Асар их сэтгэлтэй байж байдаг. За гिचий чон. За гिचий чоныг бодоод дүрсийг нь харж болно, зургаар үзэж болно, дотроо нь төсөөлж болно гэж төсөөлж харах бүрийг таны сүнс сэрхүй сэрж дэлгүүр тань хүчжих болно. За дараагийнх нь бэлтрэг чон. За бэлтрэг чон маань андын антхаатай байдаг. Андынхаа төлөө өөрийг нь золиослж чадах тийм эр зоригтой ийм авгаа сэтгэлтэй байдаг юм байна. Бэлтрэг чон гэж хэлэх бүрээд таны андын тэр орон зай бэхждэг гэсэн үг. За чоныг бид нар шүтхийн цагт эр зориг цаанаасаа амтагддаг. За дотроо чоныг та шүтээд үзээрэй. Ямар сүрлэг, ямар хямрлаг амтан билээ. Эр зориг цаанаас л ундарна. Ямар нэгэн ажил эхлүүлэх, эсвэл бол зориг тань дутаад байвал чоныг шүт. Чоныг шүтгэхэд эр зориг эд хав цаанаасаа төрнө. Бид нар монголчууд зүгээр нэг чоныг шүтдэггүй л байсан байгаа юм. За чоныг сүсгэлэхийн цад эд хав бас цаанаасаа оргилдог. Шүтээ сүсгэлээ. За чоныг тэргүүндээ залахад бидний босоо заяа
одоо өөрөө ирдэг байх нь л тий. Чон манаас их тэнгэрлэг амтан босоо заяатай амтан гэдэг шүү дээ. За өөрийгөө чон хэмээн сэтг. Би бол чон. Ир бэр маань сэргэнэ. За өөрийгөө чон гэж би бол чон гэд өөрт байгаа муу муухай зүйл одоо бид нар ингээд суурьшмал нийгмийн бүтээгдэхүүнүүд юу нь бол явж байна. За байшин, сав, хүнтэй зүрхүүд хүртэл сэвтэх магадлал өндөртэй байж идэг. Зөрөөд өнгөрөх муухай харц хүртэл хүнийг сэвтүүлдэг. Тэгвэл танд ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний байдлаар сөрөг эрчим хорсон байж идэг. Тэдгээр сөрөг эрчмийг би чон гэж хэлээд чонын соёонд зуулгаж болдог байна. Чонын соёонд одоо тушааж болдог. За энэ бол бас нэг тийм хамгаалтын өөрийгөө хамгаалах бэлэг талын нэг арга. За би чон гэж хэлээд ад зэтгэрийн орхи, занг, хорлол бүхнийг устгуулan үгүй хэлгэж болдог байна. За бид нар хамгаалт яаж татах вэ? Хамгаалтыг хэрхэн хийх вэ гэж одоо их асууж хамгаалтыг хайж байдаг. Тэгвэл танд угаасаа энэ хамгаалалт байгаа. Би чон гэж хэлээд хар муу бүхнийг чонын соёонд зуулгуулж устгаж болно. Би чон хэмээ гэд тэр ад зэтгэр хордлол тэр юу гэдгийг тэдний өрх зангийг устгуулan үгүй хэлгэж болдог байна. За би чон гэж хэлээд бидээ халтсан хэмгуйч одоо үг хэл харц оюун бодлыг муухай бүхнийг ор мөргүй бараагүй болгон үгүй хэлгэж болдог байна. За бид нар хүмүүсийн одоо атаархлын харц, хоржон харц, хонзонтой харц. За бусдын өөрийг тань хэлэх хараалын үг, муу үг тэдгээр бүгдийг ямар нэгэн байдлаар өөртөө одоо нэвтрүүллээ гэхэд, халдууллаа гэхэд би чон гэж хэлээд үгүй хэлгэж болдог байна. За хамтдаа бас хэлье те. Би чон, би чон, би чон гэж хэлээд өөрлөө тань халтсан хар муу бүхнийг устган дарыг. За хэрвээ танд чоны ямар нэгэн эд хэрэгсэл байвал бас тэрийг амьлуулад өөртөө бас хамгаалтас хийлгэж болно. За оюун бодол, зүрх сэтгэл, тархи оюунда би чон гэдэг үгийг цээжиндээ, ингэртэн, дэлгүүндээ хадгалж сэрэж явъя. За би чон гэж хэлээд дэлгүүндээ эрд зоргийг нь суулгаж бие хамгаалуулаарай. За дэлгүүний эс маань дархлааны эс. Тэгвэл эрд зориг дэлгүүнд байж идэг байх нэ. За би чон гэж хэлээд эртээ, бяртай, ид хавтай, эрэмгийн зангаа өөртөө өвлөн аваарай. За ингээд чоныг сүлтлэн дахи шүти мөргий өөртөө дэлгүүндээ тээж явъя. Тэгвэл танд сүлт хиймэр тань үргэлж өөдөө байж босоо заяатай байх нэ. За тэгээ энийг заавалчгүй эрэгтэй хүн гэлтгүү эмэгтэй хүн ч гэсэн дэлгүүтэй, цагаан эстэй, дархлааны эстэй учраас эрэгтэй эмэгтэй хүнс хамааралгүй чоноо шүтэж дээдлж явъя гэд өнөөдрийн хичээлийг дүргэж байна. За талархлаа.